эрхэм үзэгчтэй. Та бүхэндээ харах онцөг нэвтрүүлгийн нэгэн сэдвийг маш чухал. Энэ бол маш чухал гэж байгаа утга учирыг одоохон бид тайлбарлана. Бид угаасаа хүн эрүүл байж ээж, саруул байж ээж, ажиллана, хөдөлмөрлөн, амьдралаа бий болгоно. Амьдралаа бий болгохын тулд яах ёстой вэ? Хүн эрүүл байх ёстой. Хамгийн гол нь эрүүл. Эрүүл байвал манай монголчууд хэлдэг шүү. Эрүүл байвал чиний хүрсэн болгон чи биелнэ. Эрүүл бай юм бол чи бүх юмыг чадна гэсэн ийм гоё амны бэлгэлтэй байдаг. Яг энэ удаа бид яг түүний тухай ярих гэж байгаа харах онцөг нэвтрүүлэг маш их баяртай байна. Эрхэм үзэгчтэй харах онцөг нэвтрүүлэг үргэлжилжээ. За ингээд хоёулаа энэ эрүүл байхын зүйтэй гэдэг дээр өөрийгөө миний харах онцөг нэвтрүүлгийн одоо баг хамт болон миний үзэгчдэд хэлийн чамдад суугаа миний эрхэм монголчуудад өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байцгаана уу? Намайг Баянтлаа Огтой Гişirмаа гэдэг. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартай шүн улим санах нууц байдаг. Бидний ярилцаад байсан. Бидний эрүүл байх ёстой гэдэг утга учир юунаас эхэлдэг юм бэ гэдэг тухай эрхэм үзэгчтэй монголчуудаа хэлийн чамдад суугаа эрхэм монголчуудаа зориулж байгаа энэхүү дугаараа эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр миний хоёр талд бол миний одоо найз нар байна. Тэгээ би эднэртэй яагаад энэ бүхнийг уулзаад ярилцъя? Яагаад та нар өөрснөө ийм сайхан эрүүл болцоод бусад түгээж болдгүй гэдэг талаар ярих гэж байна, тийм ээ? Түмэндээ түгээлцэх талаар ярих гэж байна. Тийм учраас би одоо миний зүүн гарт сууж байгаа найз маань бол бас чихрээ билүү те? Сахар тий. Бид нөгөө нодлон нэг амралтанд явсан юм. Тэгээд амралтанд явсан чинь нэх гоё хөхнөд хотоос очсон хөхнүүдийн амралтынхан бүр үнэхээр гоё байсан. Үнэхээр бид нарыг бүр бүжгэн доорооч те бүжгээ нэг өдөр тасалж те ороод ирээч гэдэг ийм гоё. Гэтэл миний найз яг тэр хооронд нэг хаяа нэг гэдэг ингэчээд байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд би за ямар ч гэсэн ингээд би өмнөний яана чи ямар өвчтэй юм гэлтэй нэрш те. Тэгэл найзгаа бас сэтгэлийн өвтгөл за энэ бол гүн их өвдөлт байна гэдгийг л би зүгээр мэдэрчээсэн юм. Гэтэл бүтэн жилийн дараа би ч баг жилчин ингээд наашаа гадаа одоо явчлаа шүү дээ. Тэгээ ерөөсө тааралдахгүй. Тэгээ яг сарын өмнө за сарч биш юм байна. Нэг 10 хэд хоногийн өмнө ингээд уулзахгүй ойлооч бүр свид болоо. Тэгээд би бол за өвдөд байгаа даа гэж ингээд хаяа нэг асуухаар ингээд жоохон өвдөд байна гэсэн сүүл ерөөсөө өвчин ярихад байсан. Зүгээр л надтай нөгөө өнгөрөө дэврүү тэг хөөрүү зангаараа ингээд ярьж байгаа байхгүй юу. Тэгээд тэрх үед нь би ерөөсөө санаанд ороогүй. Яг уулзсан чи юу вэ нөгөө яг энэ дэврүү ерөөсөө ямар ч тийм өвдсөн шинжгүй ярих. Ингээд уулзчихж байгаа юм. Тэгсэн чинь мань хүн чинь яг энэ тухайгаар л ерөөсөө би чамтайгаа ингээ уулзахад гоё аваац гэл ингээд ингээд нөгөө айгүй ийм гоё цагаахан ийм найз минь шүү дээ. Тэгээд ингээд байхаар нь би ямар гоё юм бэ. Гэхдээ би яг ерөөсөө чухам юунаас гэдгийг мэдээгүй. За яг энэ талаар. За мэдээж манай найз бас өөрийнхөө тухай ярих байх. Ярихаас өмнө харах онцөг нэвтрүүлгийнхаа эрхэм үзэгч олноо хүндэт гэж хэлийн чамдад суугаа эрхэм олон хүн одоо олноо хүндэт гэж та бүхэндээ хоёр найз маань өөрсдөө танилцуулах байх. За эхлээд би зүүн гарт талаас найзыгаа танилцуулъя. За миний найз үзэгч олноор баяраа. За сайн байна уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг дорчтой автан гэдэг. За би ер нь их өвдөлтний хүн 2010
5 онд анх сахарын идэвхтэй гэж яваад бүтэн 11 жилийн турш үнэхээр ууж үзээгүй юм, хэрэглэж үзээгүй тариа. Ста бүх төрлийн юм хэрэглэсэн. Хэрэгж байх нөхцөлд жоохон гайгүй очоод тэгээд сүүлийн 2 цагаандаа үнэхээр өөрийгөө даатгсан. Одоо би бол ерөөсөө сахарын дөвчнөр бол ингээ болох юм байна. Ерөөсөө ингээ бүх үе мөч маш их өвддөг. Хөд гарах аюу хүүтэн байдаг. Тэгээд ам маш их цавдаг. За энэ байдаас одоо шөнө аюу олон удаа шийдвэр байсан. За 26-ны 1 сарын 20-наас эхлээд энэ бүтээгдэхүүнийг би уусаа. Энэ бүтээгдэхүүн 26 оны 1 сарын 20-наас 1 сарын 2-нд чинь би одоо сар болчихж байгаа. Тэгээ сар жоохон гарна. 40 хоног би уурсан. За энэ яагаад uuсан бэ гэхээр миний найз маань надад санд болгосон. Энэ өөрөө надад бас зарим нэг бүтээгдэхүүний санд болгодог. Тэгээд энэ одоо бас л үр дүн өгөхгүй байх та гэж өөрөө ч тэр үед өөрийнхөө юмыг уучлуулсан юм билээ. За ингээд би 1 сарын 2-наас эхлээд энэ одоо энэ найз маань надад санд болгосон. За тэгвэл би энэ бүтээгдэхүүнийг 1 сарын 2-наас өдөрт яг тэгвэл минийх яг 12 сарын 29-нд өглөө 14.8 өдөр хоод эцсийн дараа 27% болтлоо өссөн байсан. Тэр юу юм? А яагаад вэ нэг тэр хэмжих шиг сахарын тестэр би өглөө хоод хэмждэг байхгүй юу? Тестэр гэж байдаг юм уу? Тийм байдаг. Сахарын тестэр байдаг. За тэгвэл хэмжээд миний нөгөө ингээд чамтай явж байхад өвдөж орж исэн юм маань тийм яг хийсэн өвдөлт байдгүй шинэ ингээд би ядарсандаа хүс гараад тэгээ би бүр тэрхээ тамиггүй болсондоо би ингээд ятарч байхгүй ингээд бүр өөр ихгүй унах байгаа юм шиг болдог. Тэгээ та нар тэрийгэ нуудаг те би яах гээд байгаагач одоо мөр сайхан амтанд явж байгаа сайхан явж байгаа найзуудаа би өчигдөр яригдалтаа шийдэж одоо. За одоо тэгээд 1 сарын 2-наас хойш би одоо яг сар 20 хоног. За сар нэг за 40 хоног би явсан. За эхний хасыг бол би өндөр сахтай сүнчээс өглөө ороо. Тэгээ өглөө ороо усыг энэ дотор аван шиг байдаг. Тэгээд энэ өөрөө маш олон төрлийн эмийн урмууд байдаг. Дээрэс нь Монгол хончоор орсон гэдгээрээ маш их давуу талтай байна гэж би бодсон. Дээрэс нь энэ бүтээгдэхүүн ходоо, эвлэг, дэдүү, нойрчлахад цуг хамгаадаг. Дээрэс нь тураад юм байна. Дээрээс нь хорыг маш их хатгшилдаг юм байна гэж би дүгнсэн. Ягаад гэвэл би одоо 5 дахь хайцгаа болж байгаа. Одоо миний даалгал сүүлийн 10 хоногт миний тестэрээр сахар үзэхэд ерөөсөө 5.3-аас дээшээ гарахаа билсэн. 4.8, 4.7 үнэхээр гайхамшигтай бүтээгдэхүүн. Би зүгээр задлах болно задлах. Тэгээд энэ дотор 10 шигтэй гэдгийг өглөө сайхан тий харахад тэгээд 200 г хаа холоо усны сайхан найруулад явуулдаг. Тэгээд одоо би нэгээр ууж байгаа. Тийм. Ууж мод яг өндөр сахалтай учраас хоёроос. Тийм одоо энэ. За тэгээд үншэрийн энийг тэгээ юу юм бэ? Энэ чинь уцааг найруулах юм байна. Тийм 200 г хав холбоосон найруулаад тэгээд өглөө өдрөн дээрээ уучна. Тэгээ ороо олоход одоо унтахаас өмнө 30 минутын өмнө уучих юм байна. За сахарыг бол үнэхээр юм боолдог. За нэг 7-8 хоног уусны дараа жоох эсрэгдэн шүү. Хүмүүс ингээд худлаа яриад байна. Одоо чиний бүтээгдэхүүн ингээд энэ уусан бүтээгдэхүүн чинь нэмэгдүүлээд байна. Үгүй энэ яг өөрөө тэр чигээр орнол учраас хүний бие махбод зохицох үйл ажиллагаа нь бол ингээд нөгөө урагшаа явуулаад одоо нэг өсөндөө зогсоонд орох гэдэг шүү дээ. За одоо бол би 5 хайсыг ууж байгаа хүн. Одоо би энэ бүтээгдэхүүнийг үнэхээр хайртай. За тэгээд аюу олон найзуудаа би хэрэглүүлсэн. Яг би өөрөө ирээд очиод тий бас яагаад гэвэл би нэг сахар өвчин эдгэн сахарын өвчтэй хүмүүсийн групптэй гэх байдаг. Тэр хүмүүстэй би санд болгосон. Авсан хүн болгон гэлээ дахиад авъя. Үнэхээр ихтэй жоох эсгэж юм тэгээ одоо миний буурчтаа гэсэн. Надад яг надтай хамтраад энийг ууж байгаа сахарынхаа юмас гарч байгаа 16 хүн яг ингээд байнгын надтай холбоотой өглөө болгон сахарынхаа хэмжээг үзээд өдөр болгон хэмжээгээ үзээд ингээд явж байгаа. Сайхан байна. Тэгэхээр би энэ бүтээгдэхүүнийг одоо сахартай хүмүүс одоо Монгол улсын хэмжээнд бараг 3 хүний нэг нь сахартай гэж ашигладаг юм байлээ. Тэр хүмүүс маань энэ сайхан бүтээгдэхүүнийг энэ сайхан ургамлыг сайхан уугаад ирүүл болоод Монгол ухаанаараа хэдүүлээ ирүү сайхан байя. Тэгээд яг л энэ маань өөрөө эмийн ургамл шүү. Тэгэхээр би нэг зүйлийг асуух гэдэг юм л да. Сахар гэдэг чинь одоо юу гэсэн үг юм бэ? Сахар гэдэг чинь миний бодлоор яг өөрөө ингээд биенээс арай илүүцсэн юм уу тий?
одоо сахарын зүйл нь илүүдсэн гэсэн үг юм уу тий? За тэгвэл яг энэ илэрхэд яаж мэдэгддэг юм бэ? Ер нь нойр булчирхаг заавал эмчид очиж мэдэгддэг юм уу? Ер нь өөрөө ингээд за би ер нь нэг л юмтай болчихлоо доо гэж мэдэгдэж байна. Үгүй нэг л юмтай болчихлоо доо гэж бод мэдчихгүй. Би одоо аюу том хүнд харгаанд орохын өмнө нөгөө шинжилгээгээр мэдэрсэн. Ер нь одоо шинжилгээ хүн мэдэгдүү юм нэг яг ингээд лог хийгээд өвдөөд хатгаад байдаг өвчин биш байхгүй юу? Чимээгүй өвчин. Чимээгүй тахал гэж байна. Одоо бараг 21-р зуунд тэгээд энэ маань өөрөө хүний эргэтэн системийг тэр чигээр нь ядраадаг, өвчлүүлдэг. Ерөөсөө чимээг өвдөөд ингээд явах хийгээд байдгүй ч гэсэн яг тийм өвчин байхгүй. Би шинжилгээгээр онцлогдсон. Тэгээ би маш их хөдөлдөг, маш их ядардаг. Үнэхээр яста ядрах. Одоо ер нь хараа ийм юм шүү. Нөгөө нэг одоо юу гэдгийг те зүрх хөвдөдөг юм уу, бөөр хөвдөдөг юм. Ер нь аль нэг нь барьчдаг. Тийм байхгүй шүү. Ерөөсөө бүгдийг 100% тэр чигээр хөл гарын хөргөн, зүрх хөвдгөн, тэр тусмаа бөөрөнд маш их ачаад өгөн. За нойр булчирхаа угаасаа инсулин ялгаж чадахгүй очихоор сахар ихтэж байгаа. Инсулин биш нэрийг яриад юм уу? Тийм байхгүй юу? Би бол яг хураа өөршөө тийм юм. Тийм яг ингээд мэдэхгүй учраас хоёр тэгэхэд би нөгөө яг өөршгөө мэдэхгүй байгаа хүмүүс яг чи би шүү гэдэг талаас нь ярьж байгаа юм шүү. Эрх үзэгчтэй. За миний юм хэлж яхад би тий. За тэгээд би яриад байна. Тий. Тэгэхээр эрх үзэгчтэй. Би бол ягаад энийг асуугаад ингээд дурлаад байгаа юм гэхээр би өөрөө мэдэхгүй байгаа учраас над шиг мэдэхгүй хүн маш их байгаа. Тэгээ яг таны өмнөөс би өөрийнхөө өмнөөс асууж байгаа юм шүү. Эрх үзэгчтэй хархан цэг нэвтрүүлэг үргэлжилж байна. За тэгээ яадаг гинэ? За ер нь нойр булчирхаа инсулинаа ялгаж чадахгүй болсноос сахар идэж байгаа. Энэ ер нь тэгээд хоолой тохиолж идэж чадахгүйгаас болоод ерөөсөө сахар идэг өвчин чинь идэгдчихдэг. Сахар бол өвчин биш шүү дээ. Эрхтэн биш. Сахар идэг ямар эрхтэн байд юм бэ биш шүү дээ. Сахар идэг өвчин бас байдаг байхгүй юу? Зүгээр сахар бид хэн чадахгүй сахар бид идүү болоод нөгөө аливаа нэг зүйлийн нөгөө тун жорно тэр цайг өвчин байна. Тэгэхээр энэ маань яг тэр сахарыг тэмцэрч үлддэг. Би одоо сүүлийн яг 10 хоног 5.3-аас дээш явахгүй 4.5-аас доош явахгүй. Ингээд яг илчдэг юм байна. Тэгэхээр жоохон мэдээж уран болохоор баг зэргийн өөрчлөлт орно шүү. Тэрийг бити тоогоороо тэгэхний үе. Тэгээд яг үн тэгээд яг ерөөсөн яг тэр чигээр хамгийн сайхан болж шүү. Тэгээд би та нарыг яг энэ чанартай энэ бүтээгдэхүүнийг хэрэглэе гэвэл тэг одоо би танарт гинкэ энэ сайхан үйлдвэрлэлийг хөтлөж байгаа найстай бас би өсөн цагснаа илэрхийлье. Тэгээд би настай холбогдороо би гинкний дор үсний дугаараа тавих учраас настай холбогдоод энэ бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх буюу яах вэ гэдгээ сайхан хамтраад тэг уугаад нэг монгол хүн ч гэсэн эрүүл нэг монгол хүн ч гэсэн тэг сахаргүй байна гэж чинь сахар илүүдгүй байна гэж чинь хүчин хүчнээсээ салах юмсан шүү. За тэгвэл эрхэм үзэгчтэй ингээд хамгийн гол зүйл нь тэгээд манай найз нар бас мөдхөн бас яг нөгөө ангу хот руу явах гэж байгаа юм байна лээ. Тэгээ баг үсгээд явах гэж байгаа юм байна лээ. Тэрэн дээр нь яагаад гэвэл нөгөө яг жинхэнэ энэ бүтээгдэхүүн дээр нь очиж түрүүн бас захирлан ярьж исэн. Яг энэ бүтээгдэхүүнийг яг яаж бий болдгийг, яагаад би энэний хүчинд бидгээд байгаа гэдэг ийм баяртай үйл явдлаа бас тэмдэглэх гээд явах гэж байгаа юм байна лээ. Хоёрт гэхэд ерөөсөө Монгол хүн бүр эрүүл байх ёстой. Ер нь аливаа нэг. Түрүүн захирал маань хэлж ирсэн биш гэсэн бас аливаа зүйлд хэлдэг. Ер нь биднээс запас байхгүй шүү. Хингэнч сэлбэг байхгүй шүү. Энийгээ сэлбээд энийг оронд нэг бай. За энэ сахарыг бат аваад энэ сахаргүй болчих. Энийг ерөөсөө эрүүл мэд өөрийн оюун ухаан өөрийгөө эрүүлжүүлэх хүний яг эрхэм гарт баригдах нандин зүйл.
Тэгээд бас хөшөөсөө баруун талынхаа хөшөөсөө бас эрхэм үзэгчтэй бас өөрийгөө танилцуулаад тэгээд яг энэ дээр ямар өвчин дээр чи бас өөрөө сайхан болчих уу тий? Энэ талаараа эрхэм үзэгчтэй. Тэгээд бид нэр ерөөсөө цааштай ерөөсөө хүн бүрчүү маш олон зүйлийг танилцуулна. Маш олон зүйлийг яг биет өөрөө идэгсэн хүн дээр. Чом яг би энийг ярьж байгаа юм гэхээр харах үнцэг нэвтрүүлгийн хамгийн нандин чанар. Би ер нь нэвтрүүлгээ хийхдээ яг үннийг л хэлхийг дараа нь би бариулж идмээргүй. Би хэн нэгэн чи худлаа юм хэлчих чи тэгчих гэж замчаанд ормооргүй байдаг. Хоёр тэгэхэд би өөрийнхөө биеэр үзчихээж, биеэр мэдэрчээж би энэхүү зүйлийг бас мэдрүүлэхийг хүсдэг. Надад тэгвэл хэлэх үг байна. Би өөрөө үзсэн, харсан, мэдсэн. Тэгэхээр альва нэг зүйлийн үнэн мөн яг эндээ оршдог юм шиг. Эрхэм үзэгчтэй харах үнцэг нэвтрүүлэг үргэлжилж байна. За эрхэм үзэгчтэй өөрийгөө танилцуулъя. Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бүргийн Наран гэрэл гэдэг. За би энэ компани нойрны бүтээгдэхүүнийг авч хэрэглэсэн байгаа. За нойрны бүтээгдэхүүн маань энэ. За энэ бүтээгдэхүүн би яагаад нойрны бүтээгдэхүүн хэрэглэх болсон бэ гэхээр би өөрөө ерөөсөө шөнийн нойроо алдсан хүн байхгүй юу? Шөнө ерөөсөө 3, 4, 5 ингэж унтдаг. А өглөө босоод ирэхээр ерөөсөө би амраагүй. Дээрээс нь нүд уурлаа. Би маш хүнд оргиж босч ирдэг байсан. Ингээд би энэ нойроо дарахын тулд ерөөсөө нойрон сайн гэсэн цай авч уулаа, нойрон сайн гэсэн эм болгоныг авч уулаа. Сүүлдээ бүр харшлын ч гэсэн үртэл ууж үзчихсэн. Ингээд ерөөсөө ямар нэгэн тийм бүр нөлөө өгөөгүй. Тэгээд руу хаяа харчиж байгаа. Би бас сонирхоод байна шүү. Дотоо байсан хүн чинь ерөөсөө маш их стресстэй байдаг. Яагаад гэвэл ерөөсөө юмны дуу чимээ хүртэл их зорчимтой болж байдаг. Маш их стресстэй болж байдаг. Тэнд нэг зурагтны дуу жоохон чанга байсан ч л гэсэн үе дууг нь аяархан болго гэх ер нь нэг мөнхийн тийм нэг таагүй тий тавгүй байдаг байхгүй юу? Мэдхгүй би чамайг харсан чинь ерөөсө бүр мөнхийн нэг 50% шиг харагдаад байна. Одоо бол тийм шүү. Тэгээд би энэ бүтээгдэхүүнийг ерөөсөө энэ эрүүл амьдралыг бэлэглэе гэсэн компани нойрны сайн бүтээгдэхүүн байна гэдэг манай нэг дор чанга гэдэг үг. Эрүүл амьдралыг юу гэнэ? Эрүүл амьдралыг бэлэглэе гэдэг энэ компани үндсэн нэр нь. За энд нэг юм гоё юу танд яг хэрэгтэй бүтээгдэхүүн байна гэсэн учраас би ирээд одоо тэр гişгмагийнхаа яг энэ бүтээгдэхүүнийг танилцуулганд суусан. Захирлынхаа юу? Захирлч нь уу та манай захирал байгаа. За тэгээ ингээд суусан чинь би ингээд мелатонин ингээд гараад ирсэн байхгүй бичиг. Тэгэхээр би энэ бас л би энэч ууж хэрэгжилжсэн юм чиндээ гэж бодож ирсэн тухайн үед. Гэтэл яг одоо энэ захирал маань ярихдаа юу гэсэн хэрэг мелатонин гэдэг маань одоо синтетик буюу одоо химийн аргаар гаргаж авсан мелатонин мөн байгалийн арга буюу ургамлаас гаргаж авсан мелатонин гэдэг нэм хоёр янз байдаг гэж надад жоохон чичдэг үү. Тэгээд хоёр төрлийн байдгиймаа гэд энэнгүүт юм маш их сонирхож одоо их дуртай хүлээж авсан. Гэтэл одоо яг энэ нойрны бүтээгдэхүүн маань яг ургамлын аргаар гаргаж авсан мелатонин буюу одоо нойрыг сайжруулах, стрессийг тайлах, мөн хүний биеийн дотоод цагийг тэнцвэржүүлэх гэсэн гурван үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм а гэдгийг надад хэлж өгсөн. Энэ үрлийн юм байдаг юм уу? Энэ одоо гадуур капсултай, капсул шиг гэсэн юм тий. Дотор 60 ширхэгтэй. 60 ширхэгтэй гэхээр чинь өдрийн хэд уух юм? Өдрийн ерөөсөө нэгийг л уу. 60 өдөр уух юм уу? Тий, орой унтахаас 2 сар 30 минутын өмнө юм уу цагийн дотор л одоо энийг угаал байж байна гэсэн. За тэгээ би эндээс энийг сонсонгуудаа би яг энийг хайрцаг авсан. Аваад ингээд би яагаад энийг би унтах юм шиг надад тийм анхнаасаа л өөр тийм мэдрэмж төрж исэн. Тэгээд би ерөөсөө энийг очиод зоодоо унтандаа гэсэн үедээ 10 цаг үед л нэгийг ууцсан. За тэгээ одоо яах вэ гэвэл ер нь юм хийсгээл ингээд байжсэн чинь яг л 30-40 минутын дараа зэрэглээд ширхгүй мөртлөнгөд цаанаасаа ингээд нүд амилдаад бүр ингээд идэрч байгаа хгүй. Тэгэл хэвтэл ерөөсөн нам тэр шүн ерөөсөө сэрээгүй. Өглөөгээ 7 өнгөрөөгөл босоход ерөөсөн нүдний улаан байхгүй. Нэг хоёр төрөөс ингээд би айгуугаа хөнгөн тийм аз жаргалтай босч ирдэг. Уурч ирэхгүй байна уу? Стрессгүй. За ингээд байсан. Тэгэхээр за энэ ч та гайхалтай юм байна шүүгээд 4-5 өдөр дараалал уухад би яг л орой ингээд 10 цаг унтаад мэдэрэгтэй. Тэнгүүд би одоо энэ гэрлээдээ хийж байгаа одоо өшөө зөндөө болроо гэдэг найс нөхдөд хийж байгаа
Хөөе чи минь одоо сахартай үстэй. Тэр компани сахар аягүй сайн Ямар өргөс авсан биш тий. Нойрны бүтээгдэхүүн байна. Чи нойрнд ямар үлээ. Чиний үе мөч яадаг үлээгээд таньдаг болгоолоо хэлж байгаа. Ягаад гэвэл над дээр бодит үр дүн гарцсан учраас бусдад би бас хэрэглүүл тэднэргээ ч гэсэн бас салгаж хийж авч байгаа юм. Тэгээд би ингээд авч ирсэн. Энийг би баг сар шахуулсан. Тэгээд юу н сар шахуу гэдэг чинь жаа гэдэг чинь яг ийсэн гэсэн. Би талын дуусаа. Чи хизэнээс эхэлсэн. Би одоо яг оны өмнөөс л 12 сарын 20-ээс л хийж авсан гэсэн. Тэгээд ерөөсөө сүүлдээ орхоод одоо нойр муутай гэсэн 5-аар нь 10-аар нь өчгөж уугаад үз энэ ерөөсөө 2 өөрийнхөөсөө яа? Өөрөөсөө Надад өөрөө тий. Би уухгүй байхдаач одоо миний нөгөө цаг гэдэг чинь 10 цаг болоод яг унтдаг болсон гэсэн. Оо ямар Тэгэхээр гайхалтай байхгүй тий. Тэгэхээр за эрхэм үзэгчтэй яг энэ ярианаас яг үннийг би бас мэдрээ гэж бодож байгаа. Тэгэхээр яг үнэхээр энэ найзаасаа гуйж агаад 10 ширхгийг авна. Тэгээд би яг энэний үр дүнг би 100 нөгөө захиралтай ярьжсэн шүү дээ. 100 бид нэр ингээ баг болоод ингээ бүгдээрээ явна шүү. За ёстой би өөрийнхөө нөхчий. Тэгээ бүгдээрээ явна. Тэр үедээ яг үнэхээр энэ чиний 10 ширхгийн үр дүнг би эрхэм үзэгчтэй ярьж байна. Эрхэм үзэгчтэй харах онцөг нэвтрүүлэг үргэлжилж байна. За тэгээд би ерөөсөө энэ одоо бүтээгдэхүүнөө уугаагүй ч байсан гэсэн миний нөгөө дотоод цаг гэдэг нь тэнцвэрчсэн гэсэн байхгүй. Би яг 10 цагийн үедээ унтдаг болсон. Өглөө өрөөсөө 6 өнгөрөөгөө сэрдэг болсон. Ингэхээр миний ажлын бүтээмж хүртэл маш өндөр байгаа байхгүй. Нойр дутуу хоосон үед хүнд ажлын бүтээмж гэж байдаг. Босох гэхээр назаараа гэдэг. Босохоор юм хийхээс дургүй байдаг. Тэгээд нөгөө нойр хоолтой ингээд тусаагаад нөгөө улааны нарийнх гал ингээд боломжтой болгоныг хэрэгжижсэн бол одоо энэ нойрны энэ гайхалтай тийм нойр сайжруулдаг, стрессийг бууруулдаг, биеийн дотоод цэгийг тэнцвэржүүлдэг энэ гайхалтай бүтээгдэхүүнийг уулзнаар одоо л ерөөсөө ямар нэгэн тийм зовёр байхгүй гэсэн одоо ерөөсөө унтах цагтаа унтна, босох цагтаа босно, ажлын бүтээмж өндөр ийм гайхалтай бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа. Үүшээ тэгэхээр хараад би энд бас нэг энэ нэрчлэх юм уу? Энэ болохоор наад чинь өнгөр дотоод өөхөг одоо шатаагч гэсэн. Бас уу? Тураски болох. Турн дахиад харгалах уу гэсэн. Ер нь турн гэхээсээ илүү одоо нөгөө илэгний өөхлөл, дотор өөхлөл гэж одоо цусан эрүүл жүжигтэй тийм ээ. Тэр бүгдийг одоо завж хайлуулна гэсэн. Тэгэхээр энэ би нөгөө савыг хараад адилхан бас юу юм гэж бодсон юм. Өнгө өөр юм бэ. За ингээд их хүмүүцгчтэй та бүхэндээ дахиад нэг өөр гоё юмыг дахиад одоохон танилцуулах болно. Гэхдээ өнөөдрийн цаг бид нэр бол маш олон цаг ингээд би яагаад гэвэл энэ бүхний бас учрыг, начрыг мэдэх ёстой учраас та нараас урьдчилаад асуучаад яг энэ дунд би бас дундурч орохгүй шүү дээ тий. Тэгэхээр энийг ерөөсөө хэрэглээд үзээрэй. За ерөөсөө хэрэглээд үзээрэй. Үнэн үнийг. Ингээд үнэн байвал өөртөө хэрэглээрэй л гэсэн үг шүү. Эрхэм үзэгчтэй. За энийг мөн бас гэхдээ энд бол би нэг маш бардам зүйлийг хэлэхэд миний найз үнэхээр өвдөлттэй байсан шүү. Бид нэр ингээ гоё яриад ингээ сууж атал нэх гоё ингээл тас инээнгүүт тэгэл жоох маш гэл ингэдэг аахгүй юу. Нэг дуун нөгөө юм чин цангинаар удаа шүү өөрөө. Тэгээд яг ингээ гингэрчдэг. Тэгээд би айгүйх юм цэглэг нөгөө найз нартайгаа би яана миний найз юу ингээ өвдөд идэв дээ. Энд чинь нуугаад идэв ш. Хамгийн аимшигтай хэлэх ёстой бас. Тэгээд байдаг. Тэгээд бид гурав би нөгөө хоёр найзтайгаа ярьдаг байхгүй. Тэр хоёр найз маань энэний бас яг чам шиг унган төрхийн найз юм байлээ. Тэгээд тэр хоёр хүртэл ингээд хоорондоо бид нар яана юу нүрдэг таам болоо гэд ингээд чимээгүйхээ ярьдгийг. Тэгээд тэр чимээгүй ярьдгийн утга учир яг энэс гараад ирж байгаа юм байна шүү. Одоо л миний найз бол нөгөө нэг дуун цангинсан энэ чинь амар цангинад утаа шүү дээ үзэгчтэй. Та нар яг уулзахаараа заа юу мэдээд сонсоод үзээрэй. Чочмоор дутаа шүү. Энэ бол ерөөсөө хүний нөгөө эрүүл мөн чанар байхгүй юу? Аливаа нэг юмд хүн өвдөхөөрөө ингээд нам гүн химтч тэргүй илүүгүй бол өөртөө ингээд жоохон гомдолтой. Би яагаад бусны юм гоё яхад би яагаад гэдэг асуултыг бүрөөсөө хайр найргүй тавьдаг байхгүй юу?
Тэгэхээр яг тийм асуултыг тавихааргүй болсон байна гэдэг бол миний найзын үнэхээр эрүүл байх ёстой гэдэг өв уламжлал, эрүүл байх ёстой гэдэг дотоод сэтгэл сэрхүнс ирсэн учраас энэ эрүүл бүх зүйлийг ингээд өөрөө бардам ихэмсэг энийг одоо ярьж байгаа нь маш сайхан. Тэгэхээр найздаа улам гоё болоорой, улам цогшоорой, чи цоглог хүн шүү. Тэгээд хизээш чи ингээд харахад ерөөсөө нэг ядарч байгаагаа харахад ингээд өвдөж байгаагаа харуулдгүй тэр яа гэсэн юм чи нэг Кореанод яг нэг солонгосчууд нэг хөгшин хүнээс нэг юу угаараа ингээд буруу харж удаг шүү дээ. Яг тэрэн шиг энэ хараа бид нарт ингээд яа гэхдээ дандаа буруу харж яа гэл ингэдэг байхгүй. Энэ болгоно марцсанд найздаа чин сэтгэлээсээ баярлж байна. Тэгээд энэ бэлтмэл энэ чинь ургамлынх тийм ээ ямар нэгэн зүйл ороогүй шүүгээд одоо захирлан надад түрүүнээс хойш 40 минутны донд хэдэн ч удаа хэлчихв. Миний бүр 6 дахь тархинд шингээсэн шүү. Тийм учраас ингээд найз минь улам гоё болоорой. Тэгээд эндээс чи одоо миний найз чи ингээд өвдөхөрөө нэг надтай бүр шүн ярьдаг байхгүй. Тэгэхээр энийг бас хэрэглэмээр юм байна тий. Тэрхэн үзэгчтэй. Миний чих бүр алтын алт болчихлоо. Яг тэгвэл маш гоё бүтээгдэхүүнүүдийг яриад тэгээд хэднэр нь ерөөсөө өөрийн ургамлын гаралтай гэхээр л хамгийн чухал. Ургамлын гаралтайч гэсэн ерөөсөө биеинд хэр хурдан нөлөөг үзүүлж энэ хамгийн чухал. Эрхэм үзэгчтэй хархан зэрэг нэвтрүүлэг үргэлжилж байна. За ингээд хоёр бүсгүй минь одоо бүтээгдэхүүнээ танилцуулах уу? За хэрлээ танилцуулах уу? Тэгээ. За би сахар буулагч бүтээгдэхүүнийг түүний нэвтрүүлэгтээ ярьсан. Одоо миний хувьд энэ үе мөчний кальциум бүтээгдэхүүн бас надад аягүй өндөр үрдэн өгсөн. Би 50 жил эмокардит буюу үе мөч ангийн хүндэт маань үе мөчөндөө орсон тийм маш их хөл гар мэддэг. Ерөөсөө энд дээд ерөөсөө жид болгоныг эмчилгээ хийлдэг болохоос биш. Энэ эмийн оноод ууж байгаагүй. 2025 оны 11 сард миний энэ өвдөгний үеийн шинжилгээ авахгүйсэн. Тэгэхэд миний зүүн өвдөг маань тэр чигээрээ одоо нөгөө юу болсон? Үний шингэн байхгүй болсон. Дээрээс нь шөрмөс ингээд сунцсан байсан гэсэн онцтойгоор надад хаалганы залттай байсан 25 оны 11 сард. За тэгээд ерөөсөө шүүхтэй хаалганы залт гэдэг чи юу вэ? Нөгөө хаалганы хугацаа юм уу? Юу вэ? Хаалганы залт чинь нэг шиндэ миний шингэн нөх байхгүй юу? Шингэн нөх нөгөө одоо өвдөг хооронд ингээд байдаг. Өвдгийн шингэн хийн гэдэг чинь би хэмэл өвдөлтөй орноод гэсэн үг байхгүй байна. Хаалганы залт гэдэг чинь нөгөө хаалганд ороогүй хэмжээ юм уу? Ороогүй мөртөө орох залт байхгүй чи ороороо. Ороороо гэсэн залтаа шинжилгээ. За тэгэнгүүтээ би найзынхаа өрөөнд хүртэл орч чадахгүй болтлоо. Баруун өвдөг би дийлэхгүй болсон. За тэгээд би ерөөсөө бас нэг сарын 2-оос эхлээд энэ бидний уусан. За тэгээд би өвдөөл яваад байсан. Би сахар уугаад яг сахар энэ хоёрыг нэг өдөр уусан. Тэгээд би энийг ерөөсө 20 хоног уусан. Эхний 5 өдөр уугаад зүгээр. Дахиад миний өвдгийг нэг ч өвдөөгүй. Одоо би ерөөсө яг энэ чанартай би 24-5 настай хүүхчиг гүйж. Яг гэвэл би 50 жил үе мөчний өвчнөөр өвдсөн. Тэгэхээр эдний хайч маш өндөр чанартай, маш сайн бүтээгдэхүүнийг бас би мэдсэн. Тийм учраас энэ бүтээгдэхүүндээ бас би хайртай шүү. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний юу гэсэн үг юм бэ? Тимхэн хугацаанд тийм уугаад хэрэглээд энэ ч уудаг юм уу? Энэ уудаг юм уу? Уудаг. Энэ өөрөө юм жишээ капс марктай юм байдаг. Тэгээд би ерөөс өглөө ороо. Дотроо хэдэн ширхтэй? 60 ширхтэй. Одоо жишээ нь энийг уухад хэдэн сар болох юм? Уудан энийг уухад 2 сарын хэрэглэдэг байхгүй юу? Нэг уух хэвээр. Би нөгөө маш олон жил өвчсөн учраас дээрээс нь би хаалганы залттай байсан учраас би яг төгс идрэн гэж бодож байгаагүй. Би жоохон өвчин намтчаасаа гэсэн чинь бүр идэгцэн. Миний нөгөө намтчин чи яа гэвэл маш их зовлонтой. Тэгээ би наат тэгээд дандаа шингэн одоо нэг үе одоо өвчин намдаах юм маш их удаг гэсэн. Тэгээ одоо надад өвчин намдаах юм наат юу ч хэрэггүй, тос ч хэрэггүй. Би зөвхөн энийг уугаад одоо нэг уухаа болцсон.
Яг л надад өгдөг шүү. Гэхдээ харин өөрөөс авсан юм шиг энэ бол үнэхээр гайхамшигтай шүү. Тэгэхээр үе мөчний өвчлөлт бол Монгол улсын хэмжээнд бол маш их байдаг. Одоо хүүхдүүд ч гэсэн одоо үе мөчээр маш их өвддөг. Тэгэхээр энэ ургамал учраас хүүхдүүдтэй ч гэсэн авч ирэхэд бол ямар ч тийм байхгүй шүү. Тэгэхээр та ургамлын гаралтай гэдгээрээ тийм. Ургамал өөрөө ургамлын гаралтай байхгүй. За тэгэхээр энэ бас үе мөчний аюул сайн бүтээгдэхүүн байдаг. Хөр гар нь өвдсөн. Ер нь манай монголчууд чинь нөгөө цагаархан онцлогоос болоод маш их үе мөчний өвчлөл бол бас яг сахартай, яг нойргуудтай адилхан аюул хэмжээтэй байдаг учраас нэг ухстай ч бол. Тэгэхээр одоо чинийх шиг сахартай байна, үе мөчтэй. Тэгээд бид нэр чинь ингээд зэрэг юмаа хэрэглэчихээр нөгөө харшил гэж байхгүй. Ямар ч юм байхгүй. Нөөрөө ургамал. Ургамал гэдэг нэрээ тийм шүү. Би бол нөгөө нэг химээ бодоод байхгүй юу? Тийм. Химээ уучаад нөгөөх нь бас нэг нэгэндээ харшил байхгүй. Ургамал. Эндээ би нөгөө түрүүний танаар яриад байсан удаан мөвний тусыг бас уудаг. Би 3 бүтээгдэхүүн зэрэг уудаг. Тийм үү. Яг 3-ыг л ууддаг. Яг 3 бүтээгдэхүүн. Би нойрныхыг уудаг. Яг л би нойроо хянаад сурцсан. Жохноос нь нойроо унтыг гэсэн одоо манай найз чинь 9 цагт унтдаг. Маш чийж бас унтж байгаа. Айгүй их унтдаг. Тэгээд ивсэрчдэг. За тэгэхээр энэ ургамал шүү. Энийг сайхан хэрэглээрэй. За тэгээ хэрэглэх юуг нь бол мэдээч хэрэг дараа нь та нартай уулзаж ярихаараа тийм. Тэгээд тайлбарлаад бүр сайхан тайлбарлаад ингээ өгөх юм байна шүү. Тийм. Тэр өдөрт хэд дуун гинэ? За өдөө басаад өдөн дээрээ сайхан усаар юм шүүгээд халуун сүгээр дагдаг усан ч болно. Тэгээд ороо басаад яг нөгөө сартаа халуун сүгээр гэхээр шуургалт орохгүй. Юу ч чадахгүй. Яг л энэ гайхамшигтай учраас тийм. Яг сайхан бутсан усаар уурчихад зүгээрээ. Тэгээд шингийн мэдээ хуучаараа хараасан 200 г битээ уурчихад бол зүгээр. Гэтэ шингэхгүй юм юу ч ахгүй. Ургамал. Тийм үү. За эрхэм үзэгчтэй. Тэгэхээр бас нэгэн ийм гайхамшигтай зүйлийг яг бийт хүн өөрөө одоо юу яаж юм гэсэн шүү дээ. Хэрэглээд үзчихээ. Тэгээд тэрнийхээ үр шимийг мэдэрчээ. Тэгээд эрхэм үзэгч та бүхэнд ярьж байгаа хамгийн онцлог. Энэ бол харахын цэгнэх төрөлгийн нэгэн болон байлаа. Би бүгд нь. Тийм үү? Зөө. За ингээд миний одоо ингээд намуухан дуртай дөлгөөхөн ингээ харсан чинь ийм сайхан найз нараа би ерөөсөө яг нэг л юмыг хүсэж байна. Би энэ хоёр найз минь имижээ өөрчлөөд бүр цоглог галзуу. Ерөөсөө хүн дэвшээ нэг л удаа амьдрал болтно. Нэг удаа амьдрахтаа хүн эрүүл байх ёстой. Нэг удаа амьдрахтаа хүн цоглог байх ёстой. Нэг удаа амьдрахтаа хүн гал шиг байх ёстой. Нэг удаа амьдрахтаа хүн хөдөлмөрч байх ёстой. Нэг удаа за бид нэр дахиад нэг бүтээгдэхүүнийг үзүүлнэ. Дахиад нэг бүтээгдэхүүн нь бас уухан. Гэхдээ нөгөө түрүүний нэг ярьсан юутай хайрцагын жоохон ижил төстэй юм. Өнгө нь өөр юм шиг байна. Энэний талаар ярих уу? За. Ерөнхийдөө За. Энэ бол миний танилцуулах гэж байгаа бүтээгдэхүүн бол дотор өөх шатаагч мөн цусан дах холестеролыг цэвэрлэгч ийм бүтээгдэхүүн байгаа. Ер нь бид нар ингэдэг чинь ургамлын гаралтай бүтээгдэхүүн маш олон компаниуд байдаг. Бүгд ингээд уудаг. Гэхдээ яг чухам хаана үйлдвэрлэхийг ерөөсөө мэддэггүй. Тэгвэл манай энэ компани одоо яг үхээр бид нар одоо ингээд хэрэгжилж байгаа хүмүүсээ одоо ангой хотын яг одоо тэр тариалангийн талбай тэр баашуудан группийн үйлдвэрлэгч компани дээр очиж яг ингээд хаана яг үйлдвэрлэдэг вэ, хаана яаж тарьдаг вэ, ямар аргаар гаргаж авдаг вэ гэдгийг одоо хэрэгжилж байгаа хүмүүстээ үзүүлдгээр айгүй давуу талтай. Тэгээ би одоо энэ компани бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа боловч одоо би энэ 2 сарын 24-нд ангой хот руу одоо яг энэ компанитай танилцахаар тариалангийн талбайтай танилцахаар явах гэж байгаад маш их баяртай байна. Тэгээ манай компани бүтээгдэхүүн дээр яг үхээр 3 төрлийн одоо энэ бүтээгдэхүүн шалгах таних тэмдэг байдаг. Нэгдүгээр нь энэ одоо цэнхэр малгайтай сертификат гэж байгаа. Манай дээр хятад улсын маш олон бүтээгдэхүүн орж ирдэг боловч яг энэ цэнхэр малгайтай сертификаттай бүтээгдэхүүн яг анх удаа орж ирж байгаа. Энэ хөрөө нөгөө цэнхэр малгайт гэхээр би гайхаад байсан энэ юм биш. Энэ баггүй тийм. Энэ чи яг үгээр тэгэхээр яг засгийн газраас
онц сайн одоо стандарт шаардлагыг маш сайн хангасан үр дүнтэй бүтээгдэхүүн олгодог тусгай зөвшөөрлийн сертификаттай бүтээгдэхүүн гэсэн. Манай Монголд энэ сертификаттай бүтээгдэхүүн орж ирж байгааг энэ хамгийн анхны тохиолдол нь. Дээрээс нь манай бүтээгдэхүүн 69 гэсэн кодтой байдаг. 3-дугаарт нь яг яаж танилцуулах юм QR код байгаас энэ QR кодыг уншуулахаар одоо Байшуудан группын тэдэн сарын тэдэн тим хэмжээгээр үйлдвэрлэгээд бүх юм гарч ирдэг. Тэгэхээр аль ч бүтээгдэхүүн дээр байгаа гэсэн. Тэгэхээр би энэ бүтээгдэхүүнөөр хэрэгжилж байгаа. Гэхдээ энэ яг үхээр манайхан дээр турхаа хүндэрч гэсэн дотор өөх гэдэг юм маш их байдаг байхгүй юу? Хөө тийм үү. Одоо ингээд манайхан би одоогийн малгаар болохоор тэрийг одоо гэж бодоод. Тэгтэл одоо ингээд маш турхаа мөрдөнгөө элэг өөхлөлтэйгээд онш гараад ирдэг байхгүй юу? Тэгээ элэг өөхлөлтөй хүмүүсийг ерөөсө танихад аягүй амарх. Яг л нүд аягүй тийм шаардлагагүй нүдний өөхлөл маш их байдаг. Тэгвэл энийг уусан хүмүүс яаж юм хэрвээ нүдний өөхнийхэн шаардлага байхгүй бүр нэг цэгэн маягаар ингэж арилж ийн гэж байгаа байхгүй. Энэ маань яаж юм хэрвээ дотор өөхийг шатааж өгч байна гэсэн. Нэгдүгээр, хоёрдугаар одоо манайхны идэж ууж байгаа энэ агаараас бүх бохирдлоос болоод хүний цус маш их өтгөрцөн, цус маш их бохирдсон, цуснд холестерин маш өндөр болсон. Тэгвэл тэр цусны дотороо холестериныг задаж одоо өтгөн шигнээр гаргаж хийдэг гэсэн. Нэгдүгээр, хоёрдугаар судасны хамыг маш сайн цэвэрлж өгдөг. Энэ бас гайхалтай бүтээгдэхүүн. Тэгэхээр одоо бид нар ингээд дотор ирснээр өнгөө шахаж болдоггүй учраас ер нь өөрийнхөө нүдний одоо өнгөний югаар бас тэгээд өөрийнхөө өнгөлөлтөд багасж байгаа үгийг мэдэх боломжтой гэсэн үг шүү. Тэгэхээр нүднийхээ өнгөөр мэднэхээр яаж мэднэ вэ? Одоо ингээд нүдний цагаан зүрхний маш тунгалаг цагаан өөр л болчих юм биш үү? Өөр ер нь ингээд дотор талд аюу хөөхтэй улаан болсон байдаг. Өөхлөлт аюу ингээд шаардлагагүй болсон байдаг шүү дээ. Тэгвэл хүний нүдний цагаан зүрх маш тунгалаг цагаан байх хэрэгтэй байна л да. Тэгэхээр дотор өөхлөлт маш их байна гэсэн. Энийг ингээд ууж хахад тэр нүдний өөхлөлт байхгүй, нүдний өнгө тунгалаг цагаан болж байна гэдэг чинь дотор өөх маш шатаагдж байна гэсэн. Дээрээс нь одоо ингээд толгой тарих хөвгддөг, зүрх хөвгддөг улсууд нөгөө цус маш их өтгөрцөн. Тэгээд одоо цус шингэн бол нас залуу гэж ярьдаг шүү дээ. Цус шингэн байх чинь маш хурдан эргэжээдэг байна л да. Өтгөрөөд ирэхээр яах нь маш удаашралтай одоо ингээд одоо нөгөө тарихандаа цус нь гүйцэд очихгүй тэгээд зүрх нь дутуу шахаад ингээд ерөөсөө тарих зүрхний өвчин бий болж байгаа. Тэгвэл энэ яг ингээд цусыг одоо шингэлж өгч, цуснд холестериныг задуулж өгч, судасны ханыг сэрүүлж өгдөг юм гайхалтай гэсэн. Тэгээ миний танилцуулах байгаа үү? Одоо жишээ нь гэрлээ чи энэ та хоёр нь шүү дээ. Энэ хоёр бүтээгдэхүүн байна шүү дээ. Тэрийг өөрснөө чи хэрэглэдэггүй байна. Тэгэхээр энэ хэрэглэж байгаа юугаа ингээд одоо та хоёр жишээ нь энийг ингээ аваад ингээд хоёулаа зөрөөд ингээд бусдаа ингээд юу яагаад танилцуулаад өгөхөд та нар шууд танилцуулах. Шууд танилцуулж юм уу? Яг л одоо энэ бүтээгдэхүүн дээр маань ч гэсэн одоо энэ цэгэр малгахад сертификат юм байж тийм үү? Дээрээс нь энэ одоо энэ 69 код, QR код ингээд уншуулсан ерөөсөө албан ёсны одоо тэгвэл та нар ерөөсөө л одоо бүх байгаа бүтээгдэхүүнээ хинэн ч хамаагүй яг тайлбарлаад яг бих тийм шиг ярьж болох юм болно шүү. Тэрнээс биш би одоо дахгүй юу одоо жишээ нь гэрлээ яг энийг хэрэгэлдэг учраас ингээд яриад байна. А чи хэрэгэлдэг учраас ингээд яриад байна. Үгүй юм биш. Ер нь бол юм хүн яг одоо бүтээгдэхүүнийг тэр уугаад сайн байлээ гэж ярихаасаа илүү өөрөө учраас бардам яриад учраас бардам хүнд ярьж байгаа гэсэн баггүй. Тэгэхээр одоо манай Чингисийн монголууд бүгд эрүүл сарууд байгаас гэсэн үдэн дээрээс бид нөө өөрсдөө гарсан үр дүнгээ бусдаагаа хуваалцаад та нар маань ч гэсэн авч хэрэглээрэй гэж ингэж уриалж хэлсэн байгаа гэсэн үг шүү. Тэрнээс биш яг өөрөө хэрэглээд энэ бүтээгдэхүүнээ өөрөө ярьж байгаадаа биш алийг ч байсан өөрөө ярь одоо бүтээгдэхүүнийхээ онцлог мөн чанарыг бүгд ингээд мэдээд байх юм биш. Ер нь энэ бүтээгдэхүүнүүдийн танилцуулгыг ингээд яг ингээд сонсохоор энийг чаваад дуучмаар, тэрийг чаваад дуучмаар байдаг байхгүй. Одоо ялангуяа бидний насны улсууд, залуу улсууд бол харьцангуй өрөлдөө тийм. Тэгэхээр энийг манай хүүхнүүд бол анх турах зорилгоор авч яваад байдаг байсан байхгүй. Өглөөгөө ингээд энэ чинь бас дотроо жаргал ширхтэй шүү дээ. Тэгээд ингээд зарим нь хоёроор урж байгаа нэлээд махлаг одоо дотор өөхлөлт одоо ингээд ихтэй элэгний өөхлөлт ихтэй гэсэн улсуудад 3-аар 4-өөр урж байгаа байхгүй. Ингэсэн улсуудад зүгээр цаагаараа ингээд нэг аваа мах гэж өгдөө энэ ч гэсэн ингээд татагдаад ингээд ийм гоё болж шүү гэдэг ерөөсө үр дүнгууд одоо яг манай компани дээр очих юм бол би үр дүнгээ ярив гэсэн үг зөндөө.
Тэгэхээр одоо жишээ нь гэрлээ ингээд 4-5 ширхгийг ууж яана гэл ингэж ер нь энэний өртгөний хэдвэдгийг барагцаал бол ер нь нийт бүтээгдэхүүний нөгөө одоо за яг энэ хооронд л байдаг юм да гэдэг үнийг Ер нь одоо 50,000-аас 350,000 гэдэг. Одоо нөгөө удаан мөнгөний өрийн тос бол хамгийн одоо түүхэд нь өндөр үнэтэй байдаг. Гэсэн тэр маань 60 ширхэгтэй 350,000 байдаг. А нөгөө эмэгтэйчүүдээ одоо 5 төрлийн ургамлын хамттай гоо сайхны бүтээгдэхүүн гэсэн шүү дээ. Тэр болохоор зөв 50,000 байдаг. А энэ үе мөчний бүтээгдэхүүн маань болохоор зөв орц найрлаганд одоо ерөөсө үе мөчөнд хэрэглэгдэх 6 төрлийн орц найрлага орцсон байдаг учраас 150,000 байдаг. Хэрвээ одоо ингээд тус бүр за нэг хэд хоног амралтанд явахын тийм шүү дээ. Тийм үү? Амралтанд явсанд орохно энийгээ сайхан ууж идээд агаартай гарах шүү дээ. Тэгээд нөгөө миний түрүүний танилцуулсан миний яг ууж өөр дөр үрдүн гаргасан нойрны бүтээгдэхүүн маань 60 ширхэгтэй 100,000 төгрөг. Энэ доктор өг шатаагч одоо энэ холестерин бууруулагч энэ цусны одоо шингэлэгч энэ бүтээгдэхүүн маань 60 ширхэгтэй бас 100,000. Тэгээ хэрэглээ нь удаан. Ер нь тий. Тэгэхээр ер нь манайх ингээд нэг өвдсөн хойноос түрүү манай тэгээд хэлсэн шүү дээ. Ер нь өрсөн сэргийлэх маягаар уужийнхан зөв шүү. Гэтэ улаан мөнгөний өрийн тосол өөрөө 96 төрлийн өвчнийг ангаах гэдэг хөлстэй тий. Тэгээд дээрэс нь 2 одоо вирусыг дарангуйлах ийм чадaltaй тийм гайхалтай мундаг бүтээгдэхүүн. Тэгээд ийм гоё бүтээгдэхүүнүүдийг одоо ууж идэж өөрөө сайхан болж байгаадаа маш их баяртай байдаг. Тэгээд мөн одоо энийхээ зэрэгцээр найз нөхөд мөн одоо Монголын нийт хүмүүстэй одоо ингээд хөрх үүднээс бид нэр тэгээд энэ ярьсан дараасууч байна. За ингээд та хоёртоо бас та нарын хамт олонд ингээд мэдээж хэрэг хүнийг эрүүл болгохын тулд хүнийг төгс төгөлдөр болгохын тулд хүнийг одоо ёс зүйтэй тэр одоо ууж байгаа эмээч байна уу өгч байгаа хүнээч байна уу хайрлах гоё тийм нинжин сэтгэлтэй болгох бүх зам чинь нөгөө эмэн дотор эм гэдэг хоёр үсгэн дотор багтдаг тий. Тэгэхээр яг энэ хоёр үсгэнд багтж байгаа энэ агуу зүйлийг та бүхэн монголчуудаа монгол сайхан ирчүүдтэй монгол сайхан бүсгүйчүүдтэй тийм ээ хэлийн чандад сууж байгаа. Яг бол хэлийн чандыг онцлоод байна л да. Яг онцлоод байгаа юм гэхээр тэднэр маань өглөө хараад орой. Үнэхээр бас би бүр өөрөө нүдээр үздэг. Тэднэр маань ядардаг. Одоо ажилдаа ядардаг, дээр нэмээд амьдралдаа ядардаг. Тэр чинь арын хүмүүсээ сургууль, соёл, ажил, хөдөлмөр тэр хүн хөтлөө бүрээс маш их ажиллаад хөрөнгөө тэр хэдтэй цацаад өгдөг. Тэгэхээр цацхын хажууд өөрснөө ирүүл болох тий. Өөрснөө зөндөө бол ингээд би толгой өвдөд байна. Би ингээд дотор ингээд өвдөд байна гэдэг ингээд хүмүүс айгүйх байдаг штэ. Тэр болгонд хүрээсэй л гэж би бодож байна. Ерөөсөө л тэрийг би одоо та нарын ингээд ярьж байхад бид нэр хичнээн ч цагийн нэвтрүүлэг хийчихв. Энэ нэвтрүүлэг бол ганцхан ингээд биш ингээд цуврал болоод гарна. Тэгэхээр энийг ярьж хооронд би миний нүдэнд тэр их ядарч байгаа. Тэр хүний нутагт ядарч байгаа. Одоо монголчуудыгээ би уугаасаа хэрэглээсээ гоё болоосаа яг энийг би өөрөө бас эднэртэйгээ хамт яваад уугаад мэдрээд өгсөн бэлгийн заавал уугаад мэдрээд ингэчээд би үр дүнгийн бас тухайн цаг бүртэн яриад явна. Тэгэхээр энэ болгон дээр хэлийн чамдаа би хэлийн чамдаа л бодож байна. За Монгол байгаа хүмүүс гişнээ дөрөв өөрсөндөө арчиатаа завтай уучраад. Хэлийн чамдад байгаа миний монголчууд завгүй. Үнэхээр завгүй шүү. Өглөө хараад орой шөнө ирээд ингээд их сонноос би ингээд уцаар ярьж байгаа заа юу. Нэх гоё юм ярьж таг болчтой. Йоо эн чи яхаараа дугуй болчтой юм яагаад чимээг болчтой юм бэ? Сони хүнтэй ярьж байгаа гэдэг. Тэгээд би нэг корид очичоод найзынд очичоод нэг гоё ярьж исэн байхгүй юу? Тэгсэн чи юусэн юм тийм байл шүү дээ. Ярьж байгаа. Ингээд утчихсан юм билээ. Ястаа сони юм билээ. Тэгээ би тэр найзтай би дараа нь тунхаа байцсан. Хүн ярьж байхад алга болчихдаг гэж би жоохон уурлаад байдаг байсан байхгүй юу? Тэгээд би найз нартай шийдэх шүү дээ. Тэгээд ингээ уурлаад байсан чи ерөөсөө ядраад унтчихсан юм билээ. Чи ажлаас явж ирээд хоолоо бараг идсэн үгүй юу? Ярьж яснаа.
Тэгэхээр би тэр хүмүүстэй л бас тусламаар байна. Тэгэхээр энэ болгонд бас надад түгээл хийж өгөөд энэ болгонд асуусанд орно. Би хэлийн чамдаас та нараас би одоо энийг яг гэдэг ингээд байцаагаад байхад та нар бусдаа хариулж өгөх юм байгаа үстэй. Тийм ээ. За ингээд монголчуудаа маш сайхан зүйлийг яриад өгсөн. Маш сайхан зүйлийн тухай яг өөрийнхөө биеэрээ үзсэн та хоёртаа аз жаргалыг хүсье, эрүүл мэнд байгаарай. Тэгээд явсан газрынхаа сонин сайхнаас бас зураг хөрөг явуулаад, бичлэг явуулаад хамаагүй би заагаад яг иймэрхүү юм ингээд хийгээд ирээрээ. Ингээд над руу явуулаарай. Би түгээл тийш босдоо тараагаад ингээд өгөн шүү. Яг тэгвэл үнэн юм үннээр байх хэрэгтэй. Тийм учраас та хоёр надад бас туслаарай. Тэгэх үү? За би тэгвэл тэрийг ингээд хэлээ. Ярилцах ингээд өөрчлөлт баярлалаа. За баярлалаа. Гэрхэн үзэгчтэй хар хүнцэг нэвтрүүлэг үргэлжлэжээ. Бидний энэ сайхан ярьж байгаа бүхэн бидний шүлэнгэдэд байгаа бүхэн химийн найрлагатай биш ургамлын холцтой, ургамлын найрлагатай. Ийм учраас л би бас их айхгүй байна. Хоёрдугаарт гэхэд би найз нар маань одоо энэ нэвтрүүлэг хийж яхад ерөөсөө жилийн өмнө ямар байсан бэлээ, одоо ямар байгаа бэлээ гэдэг дээр би өөрөө хараад мэдрээд тэгээ найзыг ямар байгааг би мэдэрч байгаа учраас би гэрхэн үзэгч та бүхэндээ бардам энэ хүн нэвтрүүлгийг хийж байгаа юм шүү. Хүсэлэрч. Чухам яагаад гэвэл альва нэг зүйл одоо эмний байна уу, янз бүрийн сүлжээний маш их зүйлүүд миний Монголын дурлаад авах гэдэг хүмүүсийг хохирож байна. Тийм учраас энэ удаа би хохирохгүй байх гэж бодож байна. Ургамлын найрлагатай гэдэг талаас нь хамгийн гол нь тэрийг л бодож байна. Гэрхэн үзэгчтэй хар хүнцэг нэвтрүүлэг үргэлжлүүлжээ. За би найстай нэгдээс маш их баярлалаа. Бидний урилгыг сонсоод биднэрт ийм сайхан нэвтрүүлэг бэлдэж өгсөн хайртай найзтай баярлалаа. За энэ миний бууж исэн сахар, энэ маань ганцхан сахар бууруулагч биш гэдгийг миний түүний юугаас сонсон биз. Чиний ходоодыг яг л чи олон газар явж бас болохгүй хоод хүнс хэрэглэхийг үүсгэх байхгүй шүү дээ. Тийм учраас миний найз энийг зүгээр сахар гэдэг талаас нь биш, миний ходоодыг, миний эргийг, миний наагч хаа би тэгэхээр хатны өмнө ойрно. Хаад чи өдөө өдөн дээрээ босоод очих. Өдөрт нэг л удаа. За энэ чинь ингээд миний найз шүү. За энэ нөгөө нэг манай хаадын жаа буюу улаан мөнгөний үрийн тос гэдэг маань одоо хамгийн үнцэнтэй зөвхөн хаан хатан хүн хэлжсэн мэтэл бас найзтай өгүүлээ. За энийг би яаж за энийг миний найз ерөөсөө энэ маань өөрөө нэг цэцгнэр юм шиг юм шар өнгөтэй юм байна. За ямар нэг байгаад тэрийг чи зүгээр залгина. Залгаад хараас нь шүү юм уу? Уцсуус ууч байгаа. Өдөрөө. Өдөр нэг ч уусан байх асуу. Тийм нэг ч уусан байна. Яг л чамд нэг зовоо янз бүрийн өвчин зовлон байдаггүй. Энэ өөрөө хөдийн урнаас тухайтай өсвөлт 96 төрлийн өвчин амрах чадвартай. Дээрээс нь за ингээд гэрхэн үзэгчтэй хар хүнцэг нэвтрүүлгийн маш олон тань мэдхийг та бүхэндээ түгээсэн гэдэгтээ итгэлтэй байна. Би хүртэл шунан барин байж би сонслоо. Тэгээд хүн болгон өөрөө эрүүл байх ёстой. Миний эх орны, миний ард түмэн, миний Монгол улсын ард түмэн эрүүл байх ёстой. Эрүүл байна гэдэг бол ерөөсөө хүн хөдөлмөрлөх хэрэгтэй. Эрүүл байж хүн гал шиг, цог шиг дүрлцэж явах хэрэгтэй. Эрүүл байж тэр ихэмсэг дог чанар илэрх ёстой. Эрүүл байж хүн өөрийнхөө амьдралд болон өрөөл бусдын амьдралд тусалж явах ёстой. Тэгэхээр чи эрүүл болсон бол бусдад түгэй л та. Тийм аа тийм ээ. Бүгдөө эрүүл болъё. Танаа өөрөө юу гэсэн байдаг гэхлээ? Монгол ухаанаар дэлхийг хамтдаа хүргэе. За одоо хамт хэлчихье хөө. за Хүшээ яг энэ хооронд захирлыгээ дуудаад дөрүүлэг хэлчихв. тийм ээ. Захирал хайрч байна. Одоо тэр ажиллаа нэг. За компьютероос бас наашир захирлаа. Энэ ард зогсож байгаа. Хэдүүлээ гоё өөрөө хэлчихв. За тэгээд Энэ маш гоё өөрөө байна шүү дээ. За хэдүүлээ. Монгол ухаанаар дэлхийг хамтдаа хүргэе. За 1 2 3 Монгол ухаанаар дэлхийг хамтдаа хүргэе. Ингээд гоё бүгдээрээ ирүүлээ. Гэрхэн үзэгчтэй та бүхэндээ мөтгөн бүр гоё зүйл, бүр сайхан зүйл, бүр маш гоё
эрүүл болох. Зүгээр энгийнээр эрүүл болох энэ болгоны төв юм. Эрхэм үзэгчтэй харахын цэг нэвтрүүлгийг үргэлжилжээ. Миний Монголын ард түмэн та бүхэн минь эрүүл сарвал энх том аз жаргалтай байгаараа та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. За таньтай Чингис хааныхаа хөшөөний дэргэд энэчж байна. Тэгээд миний Монголын ард түмэн өнөөдөр эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байд бид нар сарвал ухаан хөшин гэхтэй миний ард түмэн ерөөсөө л эрүүл бай. Бүгдөө миний энэ ууж байгаа бүтээгдэхүүн намайг өнөөдөр ийм цог зоргоолтой, ийм аз жаргалтай байлгасан шиг миний Монголын ард түмэн, миний найзууд, миний ах トゥ хамаатан садан бүгд эрүүл байгаасаа гэж хүсэж байна. Тийм учраас бүтээгдэхүүнээ сайхан хамтдаа хэрэглээд хамтдаа их орондоо аз жаргалтайгаар амьдрий гэж хүсэж байна да. За эрхэм үзэгчтэй харахын цэг нэвтрүүлэг үргэлжилжээ. Таньдаач гэсэн маш олон гоё мэдээллийг түгээсэнд тэгээд 18 жилийн Тэнгэрээс заяасан өгөгдлөө бүр өөрийнхөө амьдарч явах хугацаанд бусдад бүхнийг түгээгээрэй гэж хүсье. За баярлалаа.